Тэгэхээр тун удахгүй гарах гэж байгаа 2014 оны босгон дээр Монголын үйлдвэрчдийн нийллийн холбооноос шинжилгээ ухааны актын болоод шудраг хөрслийн хэрэглэгчдийн төлөө газар хэрэглэгчдийн эрхийг ашиглах хамгаалах нэгдсэн холбооныхонтой хамтран бас цаашид хамтран ажиллах санамж жижигт гарын үсэг зурлаа. Ингэснээр шинжилгээ ухааны салбарт ажиллаж байгаа 1500 гаруй бас ажилчдын бас нийгмийн хамгаалал болоод нийт ер нь хэрэглэгч ард түмний одоо эдийн засаг болоод хэрэглэгчдийн эрхийг ашигыг хамгаалахад нэлээд бодиттой үр дүн гарна гэдгийг одоо энэ хүү гарын үсэг зурхад оролцсон бас албаны хүмүүс үндэслэн тэмдэглэж байна. 2 оны босгон дээр Монголын үйлдвэрчдийн нийгмийн холбоо Монгол улсын шинжилгээ ухааны актын одоо хамтран ажиллах одоо 4 жилийн одоо гэрээ байгуулж байна. За энэ гэрээний хүрээнд 2 байгууллага Монголын үйлдвэрчдийн нийгмийн холбооноос явуулж байгаа аливаа асуудлыг одоо шинжилгээ ухааны үндсэлтэд боловсруулах, шинжилгээ ухааны талаас нь одоо зөв буруу ер нь бодиттой босуу гэдгийг бас нэг эрдэмтэн сулаач нарынхаа саналыг авч одоо засгийн газар, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, бусад одоо байгууллагуудад одоо Монголын үйлдвэрчдийн нийгмийн холбооны саналыг одоо дэвшүүлж хөргүүлэх энэ одоо боломж гарцыг өнөөдөр 2 байгууллага хайж энэ хамтран ажиллах гэрээг байгуулж байна. Энэхүү хамтран ажиллах санамж жижигт гарын үсэг зурхын өслөлд Монголын үйлдвэрчдийн нийгмийн холбооны ерөнхийлөгч Амгаланбаатар, шинжилгээ ухааны актын ерөнхийлөгч Инх Төвшин, шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дэд дарга Ариун Бод болон бусад албаны хүмүүс оролцсон юм аа. Энэ шинжилгээ ухааны суур хэрэглэгчдийг хангахад бол үйлдвэрчдийн байгууллага олон сайхан санаачлаг гаргаж хэрэгжүүлж ирсэн. Бид энийг бол баталгаажуулж энэ ирэх 4 жил энэ чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллах ийм зорилтыг тавьж энийхээ дагуу санамжиж байгууллаа. Зохицол зөрүүл ажиллагаа явуулж байгаа монопол компаниудаас одоо иргэдийн ашиг хамгаалах шаардлагатай зарчим хүч ус одоо бусад одоо маш олон том салбар барилга санхүү ийм асуудлуудыг одоо үйлдвэрчдийн нийгмийн холбоотой хамтарч одоо энэ 14 онд шийдвэрлэхээс гэрээндээ босгосон байгаа. Эдгээр байгууллагууд ийхүү хамтран ажиллах гарын үсэг зурснаар зах зээлд монопол үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудаас хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах, тэдгээрийн нийгмийн хамгаалалт, цалин хөлс, орлогын асуудлыг шийдвэрлэх, ялангуяа иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэхэд бодиттой дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаажээ.